За хоёулаа шүдний эмнэлэгтээ ирж байна. За хоёулаа шүдний эмнэлэгтээ ирж байна. Dental Clinic гэдэг энэ шүдний эмнэлэг 24 цагаар ажилладаг. За үзэгчдээ орчин үед шүд сайхан бол зүс сайхан гэдэг үг бий болсон. За учир нь хүн гой шүдтэй байхад амны хүндий болон дотор эрэхтэн бүгд эрүүл байна. За хамгийн гол нь шүдний эрүүл мэнд маш чухал. Ингээд өмнө нь манай одоо өргөц цэгийн нэвтрүүлэгт зочноор оролцож байсан мөнх зүйл зочинтойгоо ирсэн. Ингээд мөнх зүйл зочныг Dental Clinic-ийн хамт олондоо холбож өгөөд шүдний эмчилгээ, үйлчилгээ онцлогоог авах юм. Ингээд хамтдаа орцгоох уу? За тэгээ. За сайн байна уу? За хоёлаа Dental Clinic-ийг зориод ирлээ. Тэгээд хоёлаа эхлээд үзүүлээд эхлээд бүртгэлээ хийлгээд цагааны мөхцөл. Цэм мөхцөл. Өдөрч амсаа биш арч. За хуцаа талиа. Сайн байна уу? Сайн байна уу? Өргөцгийн мэн. Сайн байна уу? Зочноо одоо угтаа тэгээ хамтдаа хүрээд ирлээ. Сайн байна уу? Намайг Хүртлэм гэдэг. Одоо ингээ хоёулын эмчилгээнийхээ эхний эмчилгээ буюу эрдэнэтгэлийн зураг аваад эхэлдэг. За, ийш орцгоо. За эрдэнэтгэлийн зураг эхлээд авах юм байна. Эхнийхээ. За, өөрчлөлт чи хоёул одоо эрдэнэтгэлийн зураг авсан учраас хамгийн эхлээд хамгийн их зовиртой хүндрэлтэй байгаа шүднээс эхэлнэ гэсэн үг. Танд маань одоо ахуулахаар 1 2 3 шүд. За, тэгээд дээдэлтэй ингээ ер нь бүр дээдэлтэй бас 2 шүд ахуулахаар ингээд байна шүү. За юу. За, тэгээ хоёр болохоор энэ эмчилгээнд орох болохоор 1-ээс 3 шүд харагдчихээн. Хамгийн эхлээд хүндрэлтэй шүднээс буюу шүд авалтаас эхэлж явна гэсэн үг шүү. За, танд зовиртой шүд байгаа юу? Өвдөж мөвдөж байгаа зовиртой шүд байна. Яг өвдөж шүд байхгүй. Эдгээр шүд болохоор хөдөлгөөнд орсон. Унахгаад байгаа зүйлгүй юм шиг. Унахгаад юм мэдэж ухаар өөрт чинь зовиртой байгаад байна уу? За хоёулаа одоо ахуулах шүдний уртл буюу цоролтой шүд байгаа ч тийм. Тэрийг хоёулаа шууд ломдож болохоор байгаа учраас цэвэрлээ ломдчих заа юу. За өвдөж зовирлах юм бол хэлээрээ та за. Толио бариараа та. За таны энэ өвдөж шүдийг чинь ломдсон шүү заа юу. За хазаад үзээрэй. Эвгүй юм байна уу? Байхгүй нөө. Одоо энэ эмчилгээгээ энэ боломжийг ашиглаад шүдний хариул мэдээг нэлээд сайн хэлж боддог. Ахуулах ёстой ахуулаад, ломдуулах ёстой ломдуулаад тэгээд явж бодож байгаа. Сүүлд би төрснөөс хойш ерөөсө шүдний эмчилгээ ерөөсө хийлгээгүй. Бараг 10 жил болж байна. Энэ одоогийн боломжийг ашиглаад шүдний эмчилгээ ямар ах вэ эсвэл яаж анхаарал тавих уу те тэрийг бас үйлчлэгээ сайн сураад авъя гэж бодож байна. Ер нь эмчилгээгээ хийлгээд гайгүй сайн болчих юм бол дахиад 2 өдөртөө хамшигтыг бас үзүүлээ гэж бодож байна. Хоёулаа өнөөдөртөө хамгийн их зовиртой буюу нөгөө хөдөлгөөнд орсон шүд ахуулъя заа юу. За мэдээж зүгээр шүд авалт хийгдэж байгаа юм чинь ямар ч өвдөх зовир байхгүй, айх айцгүй байж болно шүү. За юу хоёулаа. За ингээ ариутгсан баг ч нүү задлаа шүү за. За хараарай. Нэг удаагийн зүү тариа 29 оны 3 сард хугацаанд дуусах. Шинэ зүү тариа задлаа шүү за. Даралтын хэсэг үзүрх судасны өвчин байна уу? Цус шингэлэх юм хэрэгэлдэггүй та? Баян хэрэгэлдэг юм тариа байна уу? Баян хэрэгэлдэг гэдэг одоо өвчин амдагч. Өвчин амдагч юу? Аха. Өөр юм тараар хэлдэг. Чимээ шүсээгээрээ. За амаа чимээгээрээ. Амаа хаа чимээгээрээ. Зөв. Одоо бас яг яах вэ? Бас л жоох айцтайсэн чинь тэр айцыг бол айгуу дарж гисэн. Тэгэхээр нэг тариахтай жоох айсан байхгүй. Тэгсэн чинь ямар ч мэдрэлгүй болгоод
тариасан ч бүр нэг мэдрэхгүй болоод тэгэхээр гайгүй тийм ээ. Яг цаашаа янз бүрийн шүдний эрүүл мэндгээд асуудал гарвал дахиад үйлчлүүлээ гэж бодолтой байгаа. Одоо шүдээ эмчлүүлэхгүйгээд жоохон шүд өвдгөл за яана яаж имлэг орно гэж айдтайсан байхгүй юу. Тэгээд энэ дээрснээр болоод найз бол дарагцаа. Харьцааны тал дээр ч айгүй гоё тэрэгцтэй хүмүүс орж ирж байвал өргөлцөөд оруулаад өргөлцөөж авчдаг. Миний энэ шүдний талаар айдсан тал энэ тал дээр энэ найзыг надад дарж өгсөн эмнэлгийн хаан талд маш баярлалаа гэж хэлмээр юм. Өргөлд цааш дахиад байнга үйлчлэж байна гэж хэлмээр. Өнөөдөр болохоор хоёулынгийнх нь нийт шүднийхэн зургийг дарсан байгаа. За энэ зурган дээр хоёуланд нь болохоор нийт авах ёстой язуурууд нь 1, 2, 3, 4, 5, 6 язуур байгаа байхгүй. За яг хөө энэ шүдэг болохоор хоёулаас дахин сувгийн эмчилгээ хийгээд аварч болно. Яагаад тэгэхээр доороо өрсөлтөй болохоор дахид сувгийн эмчилгээ хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ шүдэн дээр дахид сувгийн эмчилгээ хийх гэхээр нөгөө шүдэн маань зөөлрсөн эдэгтэй учраас энэ шүдэн дээр голомцор босгох боломжгүй байгаа учраас хоёулаа энэ шүдийг өнөөдөр авна гэсэн үг шүү заа. Нийт ломдох шүдэн нь болохоор дээр 2 шүдний ломбыг сэргээж ломдно гэсэн үг. Тэгэхээр нийтд нь хоёуланд 6 шүдний язаар авна. Тэгээ 2 шүдний лом. За шүдээ авахсныхаа дараа хоёулаа химийн шүдлбэр хийж савгцлын эмчилгээ хийлгэнэ гэсэн үг. Яагаад тэгэхээр өмнөх одоо энэ шүд байхгүйгээс болоод хойдлын шүднүүд маань урагшаа ингээ ханарсан байгаа байхгүй. Шүд маань өөрөө байхгүй орон дээр тэмүүлдэг гэсэн үг. Тэгэхээр хоёулаа энэ шүднүүдийг унгахгүй тулд хоёулаа доор нь мөн хажууд талд ингээ дээр доороо бүтэн шүдлбэр хийж өгье шүү дээ. За тэгэхээр хоёулаа өнөөдөр эмчилгээг эхлэе. За харагдсан байгаа задлаа шүү дээ. Доор 2 3 шүдийн өнөөдөр авчна. Тэгэхээр нөгөө амнаас эвгүй өнөр өнөртөх нь ер нь бол багасна гэсэн үг шүү заа юу. Тэгээд хим шүдлбэр хийх бол хоёулаа үүдэн 2 шүдэн дээрээ нөгөө зажлах үлийг өгöd байгаа болохоор шүднүүд маань нэлэхүүдээ ингээд илэгдсэн байна. За энээсээ болоод халуун үтэнд мэдрэх ч юм уу, агаар сэлхэнд гарахаар янзгалахаар жоохон янгинах ч юм уу тийм мэдрэмж авдаг. Тийм. Тэгэхээр хоёулаа энэ шүднүүдийг ч гэсэн ер нь бол аврахын тулд хойноо заавал химийн шүдлбэр зөв шүү заа. Химийн шүдлбэр нь болохоор нөгөө авагддаг авагддгүй гэж хоёр төрөл байгаа. Хоёулаа нэг талтаа одоо тэр чигээрээ шүдэн байхгүй болохоор авагддгүйгээр хий гэхээр заавал имплант ч юм уу суулгах шаардлагатай болчиход байгаа байхгүй. Имплант нь гэхээр одоо төлбөр мөнгөний хувьд арай өндөр байдаг. Авагддаг химийн шүдлбэр нь яг аман тохирохдоо жоохон эвгүй. За залуу хүмүүс ялангуяа зөөх гэхээр нэг шүдэн ингээл байн унаад ах бас эвгүй авч тавиад авахс эвгүй. Тэгэхээр хэрвээ имплант зүүн гэх юм бол ясанд нөгөө ингэж шүрүүв тогтоогоод имплант хийдэг байхгүй. Тэр мань болохоор насан турших гэсэн үг. Авагддаггүйгээр. Гүрэлсэн шүдлбэр хий гэхээр хоёуланд нь хоёр талынх нь нийтрхий хол учраас гүрэлсэн шүдлбэр тохиромжгүй. Тэгэхээр хоёуланд нь ерөөсөө нэг бол имплант, нэг бол авагддаг шүдлбэрээр л энэ шүдийг сэргээж болно шүднүүдээ. 3-аас 5 жилдээ бол солихгүйгээр яваад иж болдог. Яагаад гэхээр унахгүй. За тэгээ шүдний нөгөө хатуу үедийг нөхөн сэргээж байгаа гэсэн үг байхгүй юу? Цоорлыг дахиж цааш нь явуулахгүй гэсэн үг. За хоёулынгийнхэн цоорл болохоор хит гүн биш. Мэдрэлтэйгээ нэг ойрхон биш учраас хоёулынгийнхэн ломд дахиж цаашаа өвдөхгүй гэсэн үг шүү заа. Хоёулаа болохоор нэгт одоо шүдний угаалтыг сайжруулах хэрэгтэй. Араа шүд байхгүйгээс болоод шүд маань хэтэрхий зайтай болсон. Энийг сэргээхийн тулд хоёулаа бүрээс сэлгэж болно. Эсвэл палангаар сэргэж болно. Тэгвэл шүд маань зайг болно гэсэн үг. Хоёр төрсөн хүүхэдтэй шүү дээ. Тэгээ нөгөө жирэмсэн байхдаа эсвэл төрсний дараа нөгөө шүдээ үзүүлээгээс болоод шүдний маань яс имтрээд тэгээ тэрнээс болоод бүх шүднүүд маань 6 шүд маань язаар болоод үлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа одоо бусад шүднүүдэд язаар болохгүй тул шүдний эмнэлэгт ер нь бол байнга хандаж нэг 2 сардаа нэг удаа ч юм уу урьдчилан сэргийлэх үзлэг хийж явах хэрэгтэй шүү дээ. За хоёулынгийнх нь эмчилгээ одоо ингээд дууссан байгаа. Энэ болохоор шүд авсны дараах зөвлөгөө шүү дээ. Хоёулаа одоо өнөөдөр шүд авсан болохоор 2 цагийн дараа юм мэднэ. 20 минутын дараа зуусан марлаа авна шүү дээ. Ямар нэг ам зайлах хоосон талаар амаа зайлахгүй маргаашнаас зайлж болно. За тэгээ шүд авахсаа ормоо болохоор ямар нэгэн байдлаар ч юм уу ухаж оролдож болохгүй шүү дээ. За тэгээд манай өрсөлдөгч болохоор одоо ингээд эмчилгээний хувьд бол дууссан байгаа. Тэгээд одоо хоёулаа дараагийн эмчилгээ гэх юм бол савгцлын эмчилгээнд дэр цаг аваад хоёулаа химийн шүдлбэрээ хийшүү заяа. За тэгээ хүүхдүүд дээр нь болохоор эмчилгээнүүдийг нь эхлүүлээд за ямар нэгэн байдлаар гажиг цэцэл ч юм уу савгцлын эмчилгээ байх юм бол давхараас манхаас
үйлчлэгээ авч болно шүү дээ. Хамгийн чухал зүйл болохоор мэдээж амны харин цэргийг сайн захих хэрэгтэй. Тэгээс одоо сар болгон шүдний эмч дээр ирж зөвлөгөө авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд манай эмнэлэг болохоор 4 төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гажиг цэцэл, савг цэцэл, мэс цэцэл болон эмчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр танаа хэрвээ хүүхдүүд нь дээр нь ямар нэгэн байдлаар гажиг цэцлийн эсвэл савг цэцлийн эмчилгээний талаар байвал маа дээр аппарат зөөх ч юм уу эсвэл хөтөлбөр хийх ч юм уу эмчилгээнүүдийг явагдаж өгнө гэсэн үг шүү заяа. Манай эмнэлэг нь болохоор 10 жилийн туршлагатай нэг удаагийн болон хариуцсан багаж төхөөрөмжөөр өргөжлүүлэгчтэй сэтгэл ханамж 100% үйлчилж байгаа. За манайхыг сонгон үйлчлүүлсэнд танд маш их баярлалаа. Бид нар болохоор одоо гэр бүлд нь шүдний эрүүл ахуй болон ямар нэгэн эмчилгээнд нь бол үн төлбөргөө хамрагдуулах болно шүү дээ. За баярлалаа.